эзэн минь, өдөр бүр хажуугаар нь өнгөрөхдөө анзаардаггүй байсан тэрхүү мартагдсан хүмүүсийг ариун сүнсний хүчээр олж харахад бидэнд туслаач. Бидний харлаган байсан. Зөвхөн өөрсдийн ая тухыг бодож байсан бүхий л алдаа дутагдлыг минь уучлаарай гэсэн. Амен. За тэгээд та бүхэн энэхүү залбирлаас өнөөдөр яг юуны тухай ярих гэж байгаа гэдгийг бол анзаарсан байх. Өнөөдрийн сэдв маань мартагдсан хүмүүсийг харж хандаж халамжилцгаая гэж ингэж уриалсан юм уриалга байна. Дэлхийн сүм маань дэлхийд даяар яг энэ уриалгын дагуу өнөөдөр залбирч, өнөөдөр үгийг судалж, өнөөдөр бас шийдвэр гаргаж байгаа. Тэгээд Матай номын 9-ийн 36 дугаар ишлэл дээр юу гэж хэлдэг вэ гэхээр хүмүүсийг хараад тэр өрөвдөжээ. Учир нь тэд хончингүй хорин сүрэг мэт тарж туйлдсан байлаа гэж. За энэ ишлэлийг та бүхэн өмнө уншиж байсан баг. Тэр энэ ишлэлдэр гарч байгаа үйл явдлын дотроос хамгийн чухал нэг зүйл нь юу гэхээр хүмүүсийг тэр буюу Есүс харсан гэж ингэж хэлж байгаа. Харсан. За өнөөдөр бүгдээр энэ харах гэдэг үгэн дээр жоохон төвлөрж ярилцсан. Тэгээд бүгдээрээ өнөөдрийнхээ гол ишлэлийг бүгдээрээ уншицгаая. За Үлс номын 3 дугаар бүлгийн 1-ээс 10 дугаар ишлэлийг өнөөдөр бол бид бүхэн унших хэрэгтэй байна. Петр Иохан нар залбирлын цаг болох 9-р цагт сүм рүү явж байв. Төрөлхийн хазар нэгэн хүнийг хүмүүс авчран сүмийн үсгэсэнд химэх дааман хаалганы дэргэд суулгаж тэр хүн өдөр бүр сүм дэргэстээс гуйлга гуйдаг байжээ. Петр Иохан нарыг сүм рүү очиход тэр тэднээс гуйлга гуйж эхэлвэ гэж хэлсэн. За ингээд дараа нь энэ түүх яаж үргэлжилсэн бэ гэхээр Петр Иоханы хамт түүн рүү харц тогтоом. Нааша харгив. Тэднийг ямар нэг юм өгөх нь хэмээн гордон мөнөөхөн тэднэр рүү анхаарав. Харин Петр түүнд надад алт байхгүй, мөнгө байхгүй. Харин өөрт байгаагаа л би чамд өгье гэд. Назарын Есүс Христийн нэрээр босоод явхтун хэмээн хэлээд баруун гараас нь барьж өндөрлөгсөнд түүний хөл шагаа тэр даруй хүч орж үсрэн цэг цогсоод алхаж эхлэв. Тэр цогчин Бурхныг магтан тэдний хамт сүмд явж орлоо гэсэн. Амен. Бурхныг магтан алхаж буй түүнийг бүх хүмүүс хараад сүмийн үлсгэнд дааман хаалганы дэргэд гуйлга гуйхаар суудаг байсан нэгэн болохыг таньж түүнд юу тохиолсныг үзээд гайхаж хоцорсон байлаа гэсэн байна. Амен. Тэгэхээр Үлс номын энэхүү 3 дугаар бүлгийн үйл явдлыг харах юм бол энд маш гайхалтай үйл явдал, гайхалтай гэршил болсныг харж байгаа. Тэгээд өдөр бүр гуйлга гуйж энэ үсгэлэнт хэмээх дааман хаалганы дэргэд суудаг байсан тэрхүү төрөлхийн хазар хөл дээрээ зогсож чаддаггүй тэр хүний түүх гарч ийн тэ. Тэгээ та бүхэн анзаарч байгаа бол өмнө мэдээж Петр Иохан хоёр бол энэ хүү үсгэлэн хэмээх дааман хаалганы хажуугаар зөндөл явж исэн байгаа. Яагаад гэвэл тэр хоёр маань бол еврей хүмүүс. За тэгээд Иерусалимд ирэхээр сүм рүү очил таараа. Тэгээд энэ үсгэлэн хэмээхийн дааман хаалга бол мөргөл хийхээр сүм рүү орж байгаа хүмүүс ордог. Тэг мөргөлд оролцохоор сүм рүү ороход ордог юм хаалга байгаа. Тэгэхээр сүм рүү зорж ирсэн дахил өргөхөөр гимшгээр залбирахаар нэгдсэн мөргөлд оролцохоор ирж байгаа бүх хүмүүс энэ хаалгаар л дамжиж сүм рүү ордог байсан. Тийм ч учраас энэ гуйлга гуйж байгаа хүн бол хамгийн зөв газараас сууж исэн байна. Тэгээ та бүхэн нэг зүйлийг анзаарч байгаа те. Өмнө энэ хүнийг магадгүй сууж явахт нь хажуугаар нь зүгээр өнгөрчдөг байсан Петр Иохан нар бол энэ удаад тэр хоёр маань энэ хүнийг тогтож харсан байна. Амен. Библиэлд бүр юу гэж хэлсэн бэ гэхээр Петр Иоханы хамт түүн рүү харц тогтоон гэж байна. Монгол хэлэн дээр их гоё үг хэрэгэлдэм байх. Харц тогтоох. Харц тогтоох гэдэг нь гүүл гэж те ингэж тоохгүй хажуугаар нь өнгөрөх биш. Түр зур зогсож, тогтож тэгээд тэр хүнийг харсан гэж ингэж хэлж байгаа. Тэгэхээр Петр Иохан хоёр бол өөрчлөгдсөн байна. Өөрчлөгдсөн. Өчтөр бид хүн юуны талаар судалсан байлээ? Ариун сүнсний дүүргэлтийг авсан, ариун сүнсээр бэлтгэсэн, ариун сүнсний баптизмыг хүртсэн итгэгч, дагалдагчдад гардаг хамгийн ихний шинж тэмдэг бол тэд яаж өөрчлөгдсөн гэхээр тэд амин хуваа хичээхэ болсон гэж бид хүн
Өчтөр судалсан тий. Тэгэхээр эндээс их шууд Петрийн хоёр харагдаж байгаа. Тэд өмнө нь хажуугаар нь тоохгүй өнгөрдөг байсан бол одоо тэд амин хуваа хичээгээ болсон учраас тэд эргэн тойронд байгаа хүмүүсээ ажиглаж харж тогтоон тэдний амьдралыг тий анзаарч хүмүүст юу хэрэгцээтэй байна? Хүмүүст юу дутагдж байна? Хүмүүс ямар гачлантай, зовлонтой, ямар асуудал донд байна гэдгийг тэд анзаарч харж бодож зүрх сэтгэлээ харцаа тогтоодог болсон байна. Амен. Ингэж өөрчлөгдсөн байна. Ингэж өөрчлөгдсөн. Өнөөдөр бидэнд яг ийм өөрчлөлт хэрэгтэй. Бид зөвхөн толгоондоо өөрийгөө л боддог, өөрийнхөө ажлыг, өөрийнхөө төлөвлөгөөг, өөрийнхөө ирээдүйг, өөрийгөө яаж өөрчлөх вэ, өөрийгөө яаж сайн сайхан болох вэ гэж бодох ийм бодлыг тэгээд яваад байна уу? Эсвэл таны толгойд дандаа үргэлж бусдыг бодсон, бусдыг гэсэн ийм зүрх сэтгэл, ийм бодол, ийм санаа зовнил, ийм залбирал таны оюун ухаанд байна уу? Матай номын 9:36 дугаар ишлэлээр хэлснээр Есүс хүмүүсийг хараад гэж байгаа. Хараад ихэд өрөвдсөн гэж хэлж байгаа. Яагаад гэвэл хүмүүс яасан гэж. Хончингүү хонь сүргэмэд тарж туйлдсан байлаа гэж байгаа. Туйлдах гэдэг чи юу гэсэн үг юм? Ядарсан, өлсөн, цангасан, сүлдсэн гэд бүх утга санааг бүгдийг базаад монгол хэлэн дээр бол монгол хэлэн дээр юу гэж хэлдэг вэхээр туйлдах гэж хэлсэн. Тэгэхээр ямар ч байсан Петр, Иохан хоёр бол өөрчлөгдсөн байна. Энэ зөвхөн Петр, Иохан хоёр өөрчлөгдсөн асуудал биш. Энэ бол дагалдагчид Есүсийн шавнар бүгдээрээ өөрчлөгдсөн асуудал юм аа. Яагаад тэд өөрчлөгдсөн юм? Яагаад тэд өөрчлөгдсөн бэхээр зөвхөн ариун сүнсний хүчээр. Нармын үйлчлэлд өгөх зөвлөгөө гэдэг номны 164 дэх хуудсан дээр ингэж хэлсэн байт юм байна. Түүний нэрээр тэдэнд үзүүлсэн энэрэнгүй үйлс бүрийг Есүс өөрт нь хийсэн мэтээр хүлээн авдаг. Тэдэнд гэдэг нь мартагдсан хүмүүсийг хэлж байгаа шүү. Өдөр тэдэнд гэдэг үгний оронд мартагдсан хүмүүс гэд ойлгоч. Түүний нэрээр тэр мартагдсан, хаягдсан, анхаарлаас гадуур байгаа. Тэдгээр хүмүүст үзүүлсэн энэрэнгүй үйлс бүрийг Есүс өөрт нь хийсэн мэтээр хүлээн авд юм а гэж. Учир нь тэрээр өөрийгөө зов зүдэрсэн хүн төрлөختөнтэй нэгтгсэн бөгөөд гачигдж дутагдсан зов чаналжгүй хүмүүст туслан тэднийг ерөөснөр өөрт нь үйлчлэх агуу үргийг тэр чуулганд даатгсан юм а. Тэдэнд чин сэтгэлээсээ үйлчлсэн хүн бүр дээр эзний ерөөл орших болно гэсэн. Амен. Амен. Энд амлалт явж байна те ах トゥ нараа. Энд амлалт явж байна. Тэдгээр мартагдсан, хаягдсан, анхаарлаас гадуур орхигдсон тэдгээр хүмүүст үйлчилсэн, чин сэтгэлээсээ тэдэнд хүрсэн хүн бүр дээр яана гэж байна. Эзний ерөөл оршно гэж. Амен. Өнөөдөр та тунгийг тэр нөгөө зүгээ бариад нэг ч хийсэн өвчтөе хүнд очиод үйлчилж тэр хүний төлөө залбирч тэр хүний өвдөж байгаа тэр өвчнийг намдааж өгж байгаа нь өөрөө эзэн Есүст хийж өгж байгаа үйлдэл гэсэн. Өнөөдөр та нэг ч гэсэн хүнд массаж хийж өгөөд, нэг ч гэсэн хүнд та эрүүл мэндийн зөвлөгөө өгөөд, нэг ч гэсэн хүнд та эрүүл амьдралын тэр нууцыг, хэм маягийг та зааж өгөөд, нэг хүнд та хоол авч өгөөд, өсөж байгаа нэг хүнийг та хооллох нь Есүст хийж өгж байгаатай ижилхэн гэж ингэж хэлж байгаа. Амен. Тийм учраас энэ бол үнэхээр гайхалтай бидний Есүст үйлчлэх боломж юм аа. Есүс өөрөө үүнийг яг одоо Библиэлд бол хэлсэн байдаг те сайн мэдээ номонд. Тэг хүмүүс эзэн минь би таныг хооллоогүй шүү дээ. Би таныг шоронд байхад эргээгүй, би таныг өвдсөн байхад эргээгүй шүү дээ. гэж асуухт нь Есүс юу гэж хэлнэ гэлээ? Хэн миний нэрээр тэдгээр хамгийн дорд ах トゥ нарт яг ийхүү үйлдэл нь тэр нь надад хийж байгаатай адилхан юм а гэж хэлсэн ба. Амен. Яг л Есүс өөрийгөө яг ийм зов зүдэрсэн хүн төрлөختөнтэй хүмүүстэй өөрийгөө холбосон гэж. Нэгтгэж гисэн. Нэг болчихсон. Тийм учраас үүнийг бид бүхэн бас амьдралдаа хэрэгжүүлцгээе. Тэгээд хамгийн гол нь энэ үйлчлэлийг хийсэн хүмүүстээр бол эзний ерөөл заавал оршно гэж хэлсэн байна. Амен. Анаахын үйлчлэл гэдэг гайхалтай ном байдаг. Тэгээд энэ номны 143 дахь хуудсан дээр ингэсэн байна. Зөвхөн Христийн арга барилал хүмүүст хүрэх жинхэнэ амжилтыг авчирна.
аврагч хүмүүс сайн сайхныг хүсэн тэдний дунд нь орж тэдэнтэй нөхөрлөдөг байв. Тэрээр хүмүүсийг өрөвдөн хайрлаж хэрэгцээнд нь үйлчлэн итгэлийг нь олж авдаг байлаа. Үүний дараа л тэрээр намааг дах хэмээн тэднийг дууддаг байв гэсэн байна. Амен. Өнөөдөр энэхүү аврагчийн сайн мэдээг түгээх, авралын зарыг тунхаглах үйлчлэлийн арга барилаар үйлчилж байгаа олон үйлчлэгч нар бидний сүмж болгонд байна. Тэдгээр хүмүүсийг харахаар үнэхээр бахархдаг. Тэр тусмаа энэ эрүүл мэндийн үйлчлэлээр, энэ анагаах үйлчлэлээр бусдад үйлчилж байгаа тэдгээр мишнерүүдийг, тэдгээр гайхалтай сайн мэдээний ажилчдыг хараад бол үнэхээр бахархдаг. Тэгээд та бүхэн энэхүү үйлчлэлээ үргэлжлүүлсээр байгаарай. Миний мэдхээр бол маш олон ийм үйлчлэлийг хийдэг гайхалтай эмэгтэйчүүд байдаг, гайхалтай эгчнэр байдаг. Тийм учраас та бүхэн маань энэ үйлчлэлээ бол тасралтгүй үргэлжлүүлээрэй гэж ингэж хүсэж байна. Тэгээд сүүлд мэдээ сонсоход энэ үйлчлэл маань зөвхөн Монголд биш бүр өвөр Монгол руу хурч үйлчилж байгааг бас харсан. Тэгээд залбирж байлаа. Тэгээд та бүхэн маань бол үнэхээр яг зөв амжилтанд хүргэдэг Христийн тэр гайхалтай арга замаар үйлчилж байгаа шүү. Христ бол эхлээд хүмүүсийн дунд орж исэн, тэдэнтэй нөхөрлөж, тэдэнтэй хоолоо хувааж, тэдэнтэй уулзаж, тэдэнд Иесус хүрдэг байсан. Тэгээд Иесус хүмүүсийг өрөвдөж, хайрлаж, тэдний хэрэгцээнд нь үйлчлэж, ингээд Иесус бол үнэхээр тэднээс итгэл, хайр, хүндэтгэлийг нь хүлээдэг байсан. Ингээд үүний дараа эдгээр үйлчлэлүүдийг хийснийхаа дараа харин Иесус тэр хүмүүсээ одоо намайг дагаач, миний сургаалыг дагаач, миний үгийг дагаач гэж Иесус Христ хэлдэг байсан. Үүнийг бид хүн сайн мэдээний 4 номноос Матай, Марк, Лук, Иохан бүгднээс нь энийг харж байна. Энэ бол үнэхээр шалгарсан, заавал амжилт авчирдаг, заавал үр дүн авчирдаг, заавал ургац хураадаг, заавал үр жимс гардаг ийм үйлчлэл юм аа. Иесусийн арга барил бол. Амен. Анагаахын үйлчлэл номны яг саяны энэ хуудсан дээр үргэлжлүүлээд цаашаа гэсэн байна. Хов хүний хичээл зүтгэлээр дамжуулан хүмүүст ойртох хэрэгцээ их байна гэж. Хөвчлсөн үйлчлэлээр дамжуулж, хувийн үйлчлэл, хувийн баярт мэдээ, хувийн сайн мэдээний үйлчлэлээр дамжуулж хүмүүст ойртох хэрэгтэй байна гэж. Манайхаа ойртох шүү. Бусдад онлайнаар хүрнэ гэдэг бол асар хол орон зай шүү дээ. Миний хийж байгаа энэ үйлчлэл бол магадгүй бүх үйлчлэл дотроос хамгийн ийм зайны холын үйлчлэл. Гэтэл 7 хоног болон сүм дээр номлож байгаа пасторууд байна. Энэ дэр хүртэл яг үнэндээ хүмүүст хүрэхэд нэлээд зайтай ийм үйлчлэл байна. Зөвхөн энэ төр дээрээс номлох нь өөрөө тийм хангалттай биш. Яг үндэ бол ядуу хүмүүс тусалж, өвчтөе хүмүүсийг асарч, гашуудж буй болон хагцал үтсэн хүмүүсийг тайтгаруулж, мэдлэггүй хүмүүст заад сурган, туршлагагүй хүмүүст зөвлөгөө өгөх ёстой гэж. Энэ юу гэж хэлж ийм нэхэр хүмүүстэй өдөр тутамдаа холилдож, ойртож, тэдэнд хүрч, тэдэнд яах нь вэ? Тэдэнтэй нэгдэх хэрэгтэй гэж хэлсэн байна. Би нэг зүйлийг мартдаггүй. Тэр нь юу гэхээр нэг итгэж хүнээс ингэж асуусан байгаа. Ер нь хүний хамгийн чухал эрхтэн юу вэ гэсэн байна. Тэгсэн чинь хүмүүс зүрхгүй бол амьдрахгүй, тархихгүй бол амьдрахгүй гэл нүдгүй бол харахгүй, хөлгүй бол явахгүй, хилгүй бол хүмүүстэй харилцаж чадахгүй, чихгүй бол сонсч чадахгүй ш тэгэл олон л хариултуудыг хэлж ирсэн. Гэсэн чинь тэр дотор нэг хүн юу гэж хэлсэн бэхээр миний бодлоор хамгийн чухал эрхтэн бол мөр гэж ингэж хэлсэн. Тэгээ хүмүүс гайхаад яагаад гэсэн чинь яагаад гэвэл зовж шансан, ганцаардсан, ахсал зовлон үдсэн, гашуудж байгаа, өвчтөй байгаа, хоног зовлонтой байгаа. Тэдгээр хүмүүст хамгийн их хэрэгцээтэй болдог тэр зүйл юу гэхээр хин нэгний мөрийг түших, хин нэгэнд тэрврүүлээд тэр мөрөн дээр нь толгоогоо тавих гэдэг бол хамгийн хамгийн том хүч тэнхээ өгдөг, хамгийн том урам зориг өгдөг, хамгийн том хайрыг мэдрүүлдэг, хамгийн том ийм чухал эрхтэн гэж би боддог. Ингэж хэлж ирсэн. Тэр энэ зүйлийг би нэг номноос уншиж ирсэн бол би мартдаггүй. Энийг би маш олон жилийн өмнө уншиж ирсэн. Одоо ч гэсэн үүнд бол би санал нэгддэг. Таны хамгийн чухал эрхтэн бол мөр юм шүү. Мөр бол яг үндэ
таны хайртай хүмүүс, таны эргэн тойронд байгаа хүмүүс, магадгүй таны танихгүй ч гэсэн таны тусламж, таны дэмжлэг, таны тэврэлт хэрэгтэй байгаа тэр хүмүүст зориулагдсан юм аа хатунар. Өдөр энэ мөрөө, хоёр мөрөө тий үнэхээр энэ үйлчлэлд ашиглацгаая. Та бүхэн хэрвээ санаж байгаа Лук номон дээр алдагдсан одоо хурганы түүх байдаг тий. Тэгээд 100 хонтой байжгаад нэг хоноо алдаад тэгээд хон чинь нэг хоноо олохын төлөө үлдсэн 99 оноо үлдээгээд тэр нэг хоньныхоо төлөө эцсийн хүртэл явна гэж хэлсэн байдаг. Ингээд хаа байгаа газраас нь олоод тэр хон чинь яах вэ гэхээр хоноо мөрөн дээрээ тэгнээд гэж байгаа. Библиэлд хэлээд. Мөрөн дээрээ тэгнээд ингээд яасан бэхээр баяр хөөртэйгээр гэртээ ирэх болно гэж хэлсэн. Амен. Бид ч гэсэн Иесусийн авралыг түүний мөрөн дээрээс хүртсэн. Яг гэвэл тэр мөрөн дээрээ тэр загалмайг үүрсэн. Яг үндэ тэр хэдийгээр загалмай, модон загалмайг үүрсэн боловч яг үндэ тэр биднийг үүрж исэн юм аа. Тэр бидний бүх зовлон, бидний бүх гим нүглийг тэр нуруунд дээрээ үүржсэн. Тийм учраас тэр хэлэхдээ эцэж туйлдсан хүн дарамт зовлон үүрсэн хүмүүсээ бүгд над руу ир. Би та нарыг амраая. Ингэж хэлж ирсэн. Энэ юу гэсэн үхээр та нар энэ үүрж байгаа бүх зовлонгоо надад өгч. Би үүрээд явъя хажууд чинь. Миний мөрөн дээр өгч. Би өөрийнхөө мөрөн дээр тэр энэ ачааллыг чинь авчи. Тэгээ би та нарыг амраая гэж ингэж хэлсэн байна. Амен. Мөр гэж ямар чухал хэрэгтэй юм байх тунараа. Бид уйлж буй хүмүүстэй хамт уйлж, баярлаж буй хүмүүстэй хамт баярлах ёстой. Ятгах чадвар, залбирлын хүч, Бурхны хайрын хүчээр дэмжигдсэн энэхүү үйлчлэл үр дүнгүй байх боломжгүй бөгөөд үр жимсээ заавал өгөх болно гэж. Амен. Амен ах дунараа. Мөрөө ашигласан, тий? Мөрөөрөө бусдад үйлчилсэн. Мөрөөрөө үйлчлэнэ гэдэг чинь, мөрөөрөө амьдрна гэдэг чинь ямар гоё үг вэ, тий? Манайхаа мөрөөрөө амьдарч байгаа. Би зүгээр мөрөөрөө амьдарч байгаа шүү. Та өөрөө мөрөөрөө гэдэг үгийг ашигла одоо хэрэгэлдэг бол энийг та тий хүний одоо алхаад явдаг мөр гэж бас ойлгож болох юм. А бас тий таны энэ нуруун дээр байгаа энэ мөр гэж бас та ойлгож болно. Үнэхээр та мөрөөрөө амьдраач. Та үнэхээр Есүсийг дагаж алхсан мөртөө байгаач. Түүний мөрөөр та алхаач. Амен. Мөрөөрөө амьдраач та. Мөн дээрээс нь та өөрийнхөө мөрийг ашиглаж бусад үйлчлэж та мөрөөрөө амьдраач. Энэ өдөр мартагдсан хүмүүсийг харж хандаж тэднийг халамжилж мөрөөрөө амьдрцгаая. Амен ах дүүнараа. Матан номын 9:37-38. Яг энэ үгийг хэлснийхаа дараа Есүс тэд хонжингоо хонин сүрмэж тарж туйлдсан байна гэж хэлснийхаа дараа Есүс юу гэсэн бэхээр тэгээд тэр шам нартай ургац үндэ ариун боловч ажилчт нь цөөн байна. Тиймээс ургацын эзнээс ургацсандаа ажилчтыг явуулахыг гуйн залбирэн гуйцгаая гэж альцсан. Амен. Энэ залбирал, энэ гуйлт бол таны төлөө залбирж байгаа залбир шүү. Есүс ирээдүйд энэ ургацын төлөө, энэ хүмүүсийн төлөө, энэ хонин сүргэмэд тарж туйлдсан байгаа. Тэдгээр хүмүүсийн төлөө ажиллах, үйлчлэх, тэдгээр хүмүүсийн төлөө мөрөөрөө үйлчлэх, тэдгээр хүмүүсийн төлөө Иесус залбирсан юм аа. Амен. Амен. За ингээд бүгдээрээ 24 цагийн чаленж харж уншицгаая. Бүгдээрээ өнөөдөр 9 дэх өдөр таны амьдарч буй газрын эргэн тойронд мартагдсан байгаа хэн нэгнийг танд тод томруулаар харуулахыг Бурханаас гуйн залбираарай. Тэгээд залбираад тэр хүнд танаас болон эзэн Есүсээс юу хэрэгтэй байгааг, юу хэрэгтэй байж болох бол үүнийг Бурханаас асуугаарай. Ингээд маргаашийн цуглаан буюу маргааш өглөөний залбирал болохоос өмнө та яг л тэр залбирлаар дамжуулан таны эргэн тойронд мартагдсан байгаа таны тусламж, таны мөр хэрэгтэй байгаа тэр хүн дээр очиж та заавал үйлчлээрэй. Ингээд маргаашийн цуглаандаа бэлтгэж маргаашаа бидний буюу сүүлийн өдөр 10 дахь өдрөө бид бүхэн Үлс номын 4-р бүлгийн 32-оос 37 дугаар ишлэлийг судлах нэ. Амен. Амен. Тэгэхээр бүгдээрээ Петр болон Иохан нар хэрхэн тэрхүү үлсэнд хэмээх дааман хаалганы дэргэд сууж исэн 40 гаруй насны тэгээд төрөлхийн хазар хүнийг Назарын Есүсийн нэрээр босгож чадсан бэ гэдэг энэ түүхийг өнөөдөр өглөө бүгд уншлаа. Тэгээд тэр хоёр хэлсэнтэй бид хоёрт алт байхгүй, мөнгө байхгүй. Үнэн л хэлсэн. Харин тэд юу гэж хэлсэн мэхээр бидэнд Назарын Есүс Христ гэдэг нэр л байна гэж хэлсэн байна.
Амен. Өнөөдөр та Иесус Христийн нэрээр үйлчлээд явхад, Иесус Христийн арга барилаар үйлчлээд явхад, бас Иесус Христийн зүүрлэж хийсэн тэрхүү алдагдсан хоноо авраад мөрөн дээрөө тэгнээд явсан. Гэртээ баяр хөөртэйгээр ирсэн. Яг тэр хончны адил та бүхэн тэр мартагдсан хүмүүст мөрөөрөө үйлчлэх юм бол Бурхан бидний үйлчлэлийг заавал үр дүнтэй, заавал үр жимстэй байлгах болно. Тэгээ эзэн алдарших болно. Эзэн таны үйлчлэлээр дамжуулан, эзэн бидний үйлчлэлээр дамжуулан алдарших болно. Амен. Ингээд таныг би уриалж байна. Та бусдад үйлчлээрэй. Та бусдад тусламжийн гараа сунгаарай. Та хүмүүсийн дунд ороороо тэдний хэрэгцээнд нь үйлчлээрэй. Та өвчтөе хүмүүсийг инэрч, хайрлаж, өрөвдөж тэдэнд итгэрлийн мутраа тавиарай. Бурхан таны мутрыг ашиглаж Бурхан гайхамшиг хийх бол. Петр Иохан 2 төрөлхийн газар хүн рүү гараа сунгаад түүний баруун гар талаас нь барьсныг тавхан мэдж байгаа. Тэд эхлээд харсан. Тэд харцаа тогтоон энэ хүнд ямар хэрэгцээ байна гэдгийг харсан. Тэгээд яг жинхэнэ хэрэгцээтэй зүйлийг өгсөн. Тэр хүн бол мөнгө өхөнтэйгээ гордож Петр Иохан руу харсан бол бидэнд мөнгө байхгүй. Гэхдээ чамд 40 жилийн хугацаанд яг хэрэгтэй байсан тэр зүйлийг л өгье. Үүнийг энэ өдрийг хүртэл хинч чамд өгөөгүй. Харин үүнийг Назарын Есүс өгж байгаа гэдгийг мэдтүгэй гэд. Ингээд өмнө холуур явдаг байсан бол энэ удаад харцаа тогтоож хараад тэгээ бүр зогсоогүй яасан бэ? Энэ хүнд гараараа хүрсэн. Амен. Амен. Эзэн таныг ашиглах болтугай. Хүмүүст хүрж, хүмүүст үйлчилж, хүмүүст Есүсийн нэрийг тунхаглаарай. За ингээд хамт байгаа бүх хүмүүстээ маш баярлалаа. Энэ өглөө эзэн та бүхнийг эвгүй болтугай бүгд хамтдаа үгийн цагаа өндөрлөөд унтаа залбирцгаая. Өө их эзэн минь та биднийг ивээсэнд баярлалаа. Үгээр дамжуулан босгон байгуулж байгаад баярлалаа. Эзэн та бидэнд амралтаа өгсөнд баярлалаа. Эзэн та биднийг бусдыг өрөвдөж харж харцаа тогтоон хүмүүсийн хэрэгцээг хардаг бай гэж энэ сургаалаар дамжуулан зааж байгаад баярлалаа. Петр Иохан 2 ямар гайхалтайгаар өөрчлөгдсөн бэ гэдгийг бид өнөөдрийн үгнээс олж харсандаа баяртай байна. Бид ч гэсэн эзэн минь энэ залбирлын өдрүүдээр дамжуулан бид өөрчлөгдөж тэгээд бусдыг хардаг, бусдыг тогтож харж, бусдын хэрэгцээг ухаарж ойлгож, тэдгээр хүмүүсийн оронд өөрийгөө тавьж хүмүүс хэрхэн зовж туйлдж байгааг хараад бусдыг өрөвддөг ийм нэгэн байхад хацлаач. Тэгээд таны гайхалтай үйлчлэлийн арга замаар эзэн минь хүмүүсийн дунд ороод тэдэнд үйлчлээд бидний хэрэгцээг нь хангаад тэдэнтэй хамт байж итгэл хайрыг нь хүлээсний дараа харин тэр мөчөдл таны сургаалыг, таны тушаалыг, таны илчилтийг тэдгээр хүмүүст зааж өгдөг байхад туслаач. Бид номлохоос өмнө, бид хичээл заахаас өмнө бид эхлээд тэдэнд үйлчилдэг ийм дотн харилцааг, дотн үйлчлэлийг тэдэнд хүрэх боломжийг та бидэнд өгөөч гэж гуйж. Танд баярлалаа эзэн минь. Өө их эзэн та үнэхээр бидний гэрэг өгөөч. Таны мотор бидэнтэй хамт байж хил хязгаарыг минь өргөсөх болтугай. Гайхамшигаас хамгаалаач. Өвчин зовлонд бүртүүлээч. Хүүхдүүдийг ивээгэж, залуучуудыг ивээгэж, ахмадуудыг ивээгэж, аав нарыг өрөөгөөч, ээж нарыг өрөөгөөч. Хөрөн санхүүгээр ивээгэж, сав суулгын минь дүүргэж, эрүүл минь дээр ивээгэж, сүнслэг байдлыг минь дүүргэж. Есүс Христийн нэрээр гуйн даатхан залбирлаа. Амен.